Сайн байцгаана уу моночуудаа. Ингээд бүгдээрээ Монтарагийн ертөнцид бүгдээрээ тавтай морилцгаана уу. Ахин бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн гол сэдв нь бол яг хостой хүмүүс зориулсан онцлог байгаа. Тэгэхээр саяхан таад гэрэлсэн, сүү тавьсан, үерхэж эхэлсэн тий ямар ч байсан бүх одоо каплуудаа зориуллаад хосын дараагийн шатанд гарах, дараагийн түвшинд хүрэх гол алхам гэдэг дээр бичлэг хийсэн байгаа. Тэгэхээр мэдээж уламжлалтсаар үндсэн 3 сонголт байгаа. 1, 2, 3 гэд 3 талаа дотроо хөөрхөн дүрсүүдтэй юм жаарууд байгаа. Эндээс та бүхэн өөртөө хамгийн тохирсон, таалагдсан, татагдсан тэрхүү сонголтоо олон зүйл бодохгүйгээр шууд зүрхэн дээрээ төвлөрөө зүрхээрээ сонголтоо хийгээрэй. Тэгээ Монтароос уг маань хувийн уншлага, хувь тавилангийн матриц, үндэс үрдний сургалтууд дээрээ цагаа аваад, бүртгэлээ аваад явж байгаа. За уншлагын ерөнхийдөө нэмэлт дээр яг юу үзэж өгөх вэ гэвэл та бүхэндээ энергийн шалгалт, одоогийн хосын харилцааны энергийг үзэж өгөөд ингээд хосын харилцаа дараагийн түвшиндээ гарахгүй яг саад болгоод байгаа тэрхүү саад дотор юу байна, бэрхшээлүүд юу байна. Тэгээ хамгийн сүлд нь болохоор та хэд маань одоо хайрын харилцаанд яг ямар сургамж аваад, ямар сорилоод аваад, юу сураад, ямар хичээлээ сурч явна вэ гэдгийг харж өгч байгаа. Тэгээ нэмэлтээр юу харж өгч байгаа вэ гэхээр нэгдүгээр хосын харилцааны дараагийн түвшинд гарахад ямар алхмууд хийх вэ гэдэг зөвлөгөө талаас нь аваад, хоёрдугаар тэрхүү зөвлөгөөнүүдэд дагснаар 25 оныхоо төгсгөлд гэсэн хуучин оноо шинэ оноо угтж байгаа тэрхүү мөчөд та хоёрын харилцаа ямар байх бол төлөв байдлыг харж өгөөд тэгээ хамгийн сүүлд нь болохоор таны эхнэр, таны нөхөр, таны найз залуу, найз охиноос танд ирүүлж байгаа мессеж одоо сэтгэлийн үгийг хэлмээр байгаа зүйлсийг бас сахиусаас нь бас дамжуулж байгаа зүйлсийг нь захидал хэлбэрт оруулаад уран яруугаар, уянгын халилтайгаар гэх юм уу ямар тач захидал уншиж өгөх болно. Дээрээс нь таны хосыг бас ямар бодол мэдрэмжтэй явж ийн гэдгийг харж өгөх болно. Ингээд бүгдээрээ уншлагатаа орцгоё. Ингээд нэгдүгээр группийг сонгосон моночууд маань урьдчилан эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд болохоор та бүхэндээ яг хосуудын яг хайрын талбар дээр зөвхөн ярьдаг болно шүү дээ. Тэгэхээр хайрын талбар дээр яг сүүлийн үед юу болоод байна гэсэн одоо энергийн төлөв байдал яг одоогийн энерги гэсэн үг. Дээрээс нь энергийн шалгалт гэж явж байгаа шүү дээ. За тэгэхээр сүүлийн үед хосууд маань маш их зүйлийг бодож байгаа юм байна. Бодож байгаа, төлөвлөж байгаа. Хосынхон одоо дараагийн төвшин ахих те дараагийн төвшөнд гарах тэрхүү арга замыг аль нь хайж байгаа, хоорондоо бас ярилцсан, илүү нөгөө бие биендээ романтик орчныг бүрдүүлээ, илүү романтик бай те илүү одоо өөр орчинд өөр нөхцөл байдлуудад бие биенийгээ шинээр харж, шинээр мэдэрч ингээд дараагийн төвшөнд бол гарья гэдгийг бол хүлийн зөвшөөрцгөөцсөн, хоорондоо аль хэдийн ярилцчихсан те маш олон ийм төлөлт одоо шин санаануудыг бол гаргачихсан байгаа юм байна. Хэрвээ та хэд яг ингэсэн байгаа бол зөв группээ сонгосон байна. За хоорондоо яриаггүй маа гэхэд аль талынх нь бодол хосын яг одоо харилцааг яг юу гэж үздэг вэ? Юу гэж боддог вэ гэж бодож байгаа тэрхүү бодол бол үнэхээр тунгалаг байна. Хосууд аль талаас үнэхээр бие биендээ итгэдэг, бие биендээ үнэнч байх магадлалтай ийм хосууд байгаа юм байна. За дээрэс нь хоорондоо ярилцаагүй ч гэсэн тус тусдаа байсан гэсэн за хостойгоо хайртайгаа их нэртэйгээ найз охиндоо найз залуутайгаа тий дараагийн одоо 100 тийшээгээ аялна энэ өгвөл бас одоо энэ далайтай орон руу явна гэдэг ч юм уу тий тиймэрхүү ингээд бүр бичээд хоорондоо ярилцаагүй маа гэхэд дор нэг юм бодсон бодол ийм төлөвлөсөн шин санаанууд бол урхан гарч байгаа бодож байгаа ийм зүйл бол байгаад байна. Энэ хосууд маань бол зөв группээ сонгосон байна. Гэтэл таад маань яриад байдаг, хоорондоо ярилцаад байдаг, төлөвлөд байдаг тий. Тэгтэл нөгөө яг төлөвлөний дагуу бас зүйл үед явахгүй байгаа. Дүүрэн их одоо очих газруудаа хийх зүйлсээ экстрем аяллуудаа тий. Эсвэл одоо хөдөө орон нутаг, гадаад дотоодын аялал, гоё одоо рестораны болцоо ч юм уу тий. Эсвэл одоо зүгээр л нэг усан санд хамтдаа явж үзнэ гэдэг ч юм уу, парк орж одоо яг тэр толгойд хамт сууна гэдэг ч юм уу тий. Та хэд ингээ бодсон юм романтик төлөвлөлтүүд тань юусоо биелэж өгөхгүй, биелэх тийм ерөөсөө цаг хугацаанд гарахгүй үйлдэл ерөөсөө аваагүй зөв хий хоосон аль талдаа ярьсан хүмүүс байгаад байна. За хэрвээ тийм бол та хэд бас зөв группээ сонгосон байна. Тэгээд юу гэдгийг тухайн одоо төлөвлөгөөгөө ингээд хэрэгжүүлэх гэтэл нэг юм саад гарч ирж идэг те эсвэл ингээд ажил төрөл амждаггүй болчдөг. Нэг яад ч юм нэг юм фейлдэд идэг те. За үнэхээр хэрэгжүүлээд одоо юу гэдэг нэг ресторанд орлоо гэж бодоход дуртай хоолн байхгүй ч юм уу те. Нэг тийм биелүүлсэн ч гэсэн нэг тийм гоё 100% романтик одоо төсөөллийн хэмжээнд хүрч чадахгүй эсвэл зүгээр л биелүүлэх гэж үйлдэлж авч чадахгүй амжихгүй яваад байгаа ийм хүмүүс байж болно. Нөгөө талаараа бас яг уу энэ дээр
сүүлийн үед та байж болно, эсвэл таны хос байж болно. Зүрхэн жаахан өвдөж байгаа тий, зүрхийн ар урдуур ингээ хатгаж байгаа, хөшөж байгаа юм зүрхтэй холбоотой бас нэг жоохон зовир байж бас болно шүү дээ. За forgiveness үзэр маань доош харж буусан байна. Тэгэхээр таны хос эсвэл танд нэг уучлаагүй үлдсэн гомдол энэ нь бол заавал одоо таны хостой холбоотой байх албагүй бүр эртний шарах байж болно. Эсвэл та хоёрын хоорондын харилцаанд үүсэн гомдол шарахуд ч байж болно шүү. За иймэрхүү хангаагүй үлдсэн гомдол уучлаагүй нэг үлдсэн ийм зүйл байгаа дээ шүү. Энэ маань бол бүтэн энергийн блок үүсгэж байгаа юм байна. За ингээд энэ төлөв байдлыг таарсан бол та зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. Тэгвэл дараагийн асуулт нь юу вэ гэхээр та бүхэнд хосын дараагийн түвшинд гарч чадахгүй байгаа яг саад бэрхшээлүүд нь яг юу байна вэ гэдэгт болохоор за нэгдүгээрт бол та хоёрын яг энэ одоо болцоо байна уу, аялал байна уу тий тухайн боцон төлөвлөсөн зүйлд одоо нэлийн хэмжээний хөрөнгө оруулалт тий мөнгө төсөв их шаардлагатай юм байна. Тэр төсөв нь бол бас хараахан бүртэйг учраас аялаа хийж чадахгүй байгаа тий. Хараахан одоо төсөв нь бүртэйг учраас ингээд илүү дутуу зарлага гаргаж амжихгүй нэг тэгээд хойшлуулаад яваад байгаа ийм саад байж болно. Нөгөө талаараа бас адилхан санхүүгийн хувьд эсвэл эрүүл мэндийн хувьд цаг хугацааны хувьд гэсэн үг. За цаг хугацааны хувьд гэхээр ерөөсөө амжихгүй аль нь ерөөсөө завгүй эсвэл одоо хүүхдүүдтэй хүмүүс хийж болно тийм хүүхдүүд нь харах хүнгүй гэдэг нь хоёулаа хроматик байх тиймэрхүү зүйлийг хийж ерөөсөө амжихгүй ийм байж болно. Нөгөө талаараа саяхан бас буруу хөрөнгө оруулалт хийсэн эсвэл мөнгө төгрөгөө алдсан тийм залилуулсан эсвэл бүр том хэмжээний худалдаа авалт хийсэн. Саяхан бүр ингээд үнэтэй машин авсан ч юм уу тийм эсвэл үнэтэй үйл хөдлөх хөрөнгө авсан, газар авсан юу ч хийж болно. Нөгөө яагаад ингэж ярьж байгаа гэхээр үнэтэй зүйл маш их хэмжээний ийм зарлага гаргачаад одоохондоо ийм төсөвгүй байгаа даа тийм иймэрхүү өөр одоо тий хайрын талбар дээр ч өөр бусад иймэрхүү аяллаа талбар дээр ч тий иймэрхүү зүйлээр ингээд мөнгө төгрөг гаргах юм төсөвгүй байж болно. За энэ маань бол өөрөө яг хайр харилцааны дараагийн түвшинд гаргах та бүхний маань төлөвлөсөн бодсон зүйлүүдийг хийхэд бол бас бэрхшээлээр орж ирж байна. За эрүүл мэнд бас дахиад гарч ирж байна. Тэгэхээр энэ хоёр дээр бол ерөөхдөө эрүүл мэнд их холбоотой. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал байгаад байна уу да гэж харагдаад байна. Та байж болно, таны хос байж болно, сүүлийн үед нэг жаахан өвдсөн тий эсвэл одоо зовирлсан иймэрхүү шинж тэмдгүүд бас илэрсэн байж магадгүй. Энэ маань болохоор эргээгээд нөгөө хоорондоо болцох тий цаг гаргах энэ тэр илүү дутуу юм хийхтэй мантай ингээд нэг жаахан зовиртой өвдсөн иймэрхүү зүйл байж болно. За өвдөлтийн зүйл нь бол за мэдээж зүрхний эргэтэн систем орж ийн. Тэгээд цустай холбоотой байж болно, цус өвдөгрөх тий улмаар одоо цус илэгтэй холбоотой байж болно. Тэгээд үе мөчтэй холбоотой байж болно, гар хүлтэй холбоотой байж болно. Мэдээж давсаг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй холбоотой байж болно. За тэгвэл дараагийн саад бэрхшээл болоод байгаа зүйл нь юу вэ гэхээр бас энэ тухайн төлөвлөгөөндөө яг хурц ажлыг ихээр нэг жаахан хайхнамжгүй хайн хандаад ч юм уу те за иршиг гэдэг ч юм уу заримдаа залхуурчдаг ч юм уу те эсвэл одоо яг нэг зориод нэг хүүхэд нас шигээ залуу нас шигээ юм галтай цогтой те хол байсан ч хамаагүй те амар crazy ингээл бүгдээр ингээл за явъя гэл одоо өдөр нь ярьчаал оройн гараа авчдаг ч юм уу те тэр оройн мөрөө болж ороосоо хамаагүй те тийм биш. Одоо юу гэдгийг илүү нэг жоохон хойшлуулсан. За дараагийн 7 хоногт болчих, дараа жил болчих, дараагийн сар болъё гэдэг ингээд нэг хойшлуулад байгаа, жоохон хайхрамжгүй хандаад байгаа, жоохон залхуураад байгаа тий. Иймэрхүү шалтгаан маань өөрөө хайнг гэсэн үг. Ерөнхийдөө жоохон хайнг хандж ийн гэсэн үг. Хайр дурлалынхаа харилцаагаа илүү нөгөө хөгжил төвшөлтэй байлгах тий. Хайрын хөгжлийг ингээд авч явъя гэдэг дээр илүү хайрын талбар дээр илүү хайнг хандж ийн. Тэгэхээр юу нөгөө хайрын талбар малбар тэрнээс өмнө ажил төрлөө бодож ийн. Тэрнээс өмнө мөнгө санхүүгээ бодож ийн. Тэрнээс өмнө гэр орон тогтчлт одоо юу гэдгийг тиймэрхүү зүйлүүдэд урдаа тавиад хайрын асуудлыг хамгийн хойно тавьчихсан тий. Иймэрхүү одоо байдал нь болохоор бас саад бэрхшээлээр орж ирж байна. Тэгээд сүүлийн юу нь болохоор саад бэрхшээлээр болохоор page of cups маань доош харж бууж. Тэгэхээр энэ page of cups маань болохоор өөрөө forgiveness яг доор орсон байгаа. Тэгээд адилхан сар харагдаж байна. Тэгэхээр та хэдэд маань болохоор юу гэдгийг шүнтэй холбоотой, харахуйтай холбоотой нэг тийм trauma бийж болно. Эсвэл харахуйд болсон үйл явц процессүүд бас бийж болно шүү. За хуучны дамаа хүүхэд насандаа авсан нэг шарах байгаад байна. Яг энийгээ уучлах чадаагүй те тэргээ мартаж чаддаггүй бодхоос одоо сэрт хийдэг те иймэрхүү шархаасаа болоод одоо яг хайрын харилцаан дээр болохоор энэ нь өөрөө гэр бүлийн харилцаа, хайрын харилцааны доктортой байдал дээр өөрөө блок үүсгэж байгаа юм байна шүү. За тэгэхээр тэр шархаа тайд мод бодож байгаад олоод сүүдэр талдаараа нүүр тулаад эдгээр тал дээр бас нэлээд ажиллах юм шаардлагатай байна шүү. Хүүхэд наснда холбоотой хүүхэд наснаас авсан юм траума байж болно. Энэ траума болохоор энэ шархаа эдгээхгүй байгаа нь хайр дурлалын харилцаанд, гэр бүл доктортой байх харилцаанд ерөөхдөө блок үүсгэж байна. Хувь тавилан, хувь төрөгдөлтөнд бас ингэж
нэлээд том хэмжээний саад болгоод тий блог үсгээд байна шүү. Энэ дээр бас нэлээд сайн анхаараарэ. Тэгээд за гэр бүл байж болно. Хайр харилцаанд блог үсгэж болно. Энэ нь дахиад цаашлаад хаштаа манайхаа ингээд нөгөө эрүүл мэнд ярьсан үзэр чинь энэ трама энэ хоёр чинь үндэс хүртийг хоёлаа заасан байгаас тэмдэг нь. Тэгэхээр энэ маань ингээд за үнэхээр гэр бүл доктортой штэ хамаагүй штэ гэр бүлийн доктортой нөлөөлөөгүй штэ гэж харж байгаа хоошид юу болох вэ гэдэг бас төсөөлөхөд үзээрэй. Үнэхээр тийм бас биш болол нөгөө өвдөд байгаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн асуудлууд нөгөө үе мөчтэй миний саяхан хэлсэн эргэтэн системүүдийн асуудал чинь энэ травманаас энэ шархаас болоод байна шүү гэдэг бас мессеж ирж байна. За хамгийн сүүлийн асуулт нь болохоор энэ та хоёрын хайрын харилцаа тий ямар сургамж сорилыг сорилттой байна вэ? Сургамж сорил одоо хамт байгаа холбооноос яг юу сурч байгаа вэ гэдэг. За хамт байгаа холбоо чинь аз жаргалтай ч вэ, хэцүү байгаа ч вэ, дандаа сурах ёстой зүйлүүдээ сурч явж идэг. Тийм учраас юу одоо сургамж болж сорил болж байна гэдэг дээр болохоор за хайрын холбоон дээр та хоёр маань аль талаас нь ерөөхдөө тий би биенийхээ одоо борхон зүрхийг ингээд баярлуулах юм жижигэн ч гэсэн зүйлүүдийг хийж байгаарэ. Тэгэхээр цацруулж чадахгүй амжихгүй яваад байгаа юм байна л да. Тэгэхээр тодорхой хэмжээний хайрын хил гэдэгт чинь мэдээж сэтгэл орно тий хайр сэтгэл орно, үнэнч байдал орно, итгэл орно. Гэхдээ бас тодорхой хэмжээний яг мөнгөөр худалдаж авсан хүүрхэн заавал үнэтэй байгаалгүй тий 50 сая сарнаа байгаалгүй. Тодорхой хэмжээний юм хүүрхэн зүйлсийг бас худалдаж авч өгөөгүй сүүлийн үед утсан юм уу да. Тэгэхээр бүхэл зүйлийн тэнцвэрийг бас олж байгаарэ тий гоё мөнгө зарцуулаад цэцэг авч өгөөрэй, мөнгө зарцуулаад бэлэг авч өгөөрэй гэдэг ийм зүйлийг хийж байна. За нөгөө талаасаа болохоор та ерөнхийдөө нөгөө нэг мөнгөний сүүлийн үед нэг юм жаахан алдагдлалд орсон ч юм уу те энэ хүү зүйл би сая хэлсэн шүү дээ те яг тавтаад хэлэхээр яг л тавтаж хэлэх гээд байхгүй юу илүү нөө нуршиж байгаа юм санагдаад тэгэхээр яг энэ мөнгөн дээр ярьсан бүхэл одоо боломжит хувилбаруудыг таад маань бодоорой яг тэрнтэй ингээд нийцж байгаа юм бол таад маань сүүлийн үед сав дүүрсэн байна. Тэгэхээр саваа бас хоолоорой. Сайн үеийн аянд оролцох ч юм уу те эсвэл бэлэг хүмүүст бэлэг өгөх нөгөө зэд тараах гэдэг шүү дээ. Тиймэрхүү зүйл хийх, буян болох тийм хандивт оролцох гэх мэтчлэн байдлаар одоо өөрөөсөө тодорхой хэмжээний эд зүйл мөнгө төгрөг одоо юу гэдгийг ингээд гаргах хэрэгтэй зүйлүүдийг ингээд гаргах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сав өөрөө дүүрэн байхаар тэгэл бас л ингээд маш олон блокуудыг үүсгэждэг тийм шинэлэг сайхан зүйлс гоё зүйлүүдээрээс орж ирэхгүй ингээд угаасаа дүүрэн сав дээр юу ямар гоё юм хийсэн муухай юм хийсэн орж ирэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ сав жоохон дүүрэлттэй байна шүү гэдэг мессеж бас давхар явж байна. За нөгөө талаараа болохоор бас нэг сорил сургамж болж орж ирж байгаа зүйл нь болохоор дотгошоогоо энерж өрний нарамнаага энэ хоёр хоёулаа яг адилхан утгыг илтгэдэг. Яг адилхан утгыг илтгэдэг. Та хоёр маань болохоор сүнснийхээ хэмжээнд бас хосууд болж эхэлж байгаа. Тэ сүнснийхээ хэмжээнд одоо коннект хийж байгаа, мэйжилж байгаа. Сүнснээсээ одоо юу гэдгийг яг хосууд болж би бинийгээ одоо юу гэдгийг Ганбаатар Сарнай гэдэг хоёр хүн байлаа гэж бодъё л да. Тэгэнгүүт Ганбаатар Сарнай гэдэг одоо ямар биетэй юм те? Гуайлаг биетэй гоё айгүй хөрх юм байгалийн одоо бор царайтай тийм царайлаг давхраатай урт төстэй юм гоё эмэгтэйг тэгээ Сарнай гэдэг эмэгтэйг хайрладаг байсан бол Сарнай нэргээд өндөр царайлаг тий одоо юу гэдэг шар царайтай гоё одоо спортлог биетэй Ганбаатар гэдэг хүнийг хайрладаг байсан бол одоо та хоёрын авж байгаа сургамж болохоор илүү нөгөө гадаад орчин гадаад төрх гэдгээс илүү сүнснийхээ төвшөнд холбогдож эхэлж байгаа. Сүнснийхээ төвшөнд одоо сургамжуудыг сурч авч байгаа ийм зүйл болж байна. Ийм процесс болоод байна. Одоо сүнсээрээ илүү холбогдож байна. Ийм процесс явуулж байна гэдгийг бас илэрхийлж байна. Дээрээс нь та хэдэд маань бас одоо юу гэдэг сэтгэлэл байвал болно тий? Сэтгэлэл байвал нөгөө юу романтик байдаг, юу болцоо экстрем аялал одоо юу гэдгийг те юу одоо хосын саун юу ресторан гэх тийм ээ илүү нөгөө нэг ажил карьераа бодоод үр хөвгтөө бодоод амьдралаа бодоод нөгөө сэтгэл нь байгаа юм чин гэдэг ийм бодол бас цуг яваад ижиж магадгүй шүү. Тэгэхээр нөгөө зөвхөн ингээ сэтгэл байгаа гэд үйл үйлдэл нөгөө романтик байдал нөгөө хосын харилцаанд хэрэгтэй нөгөө хайрын хилүүд үйлдэлүүд гэдэг зүйл аюул чухал байгаа шүү. Үйлдэлүүд маш их юу яагаад шүү. Дутагдаад юм шүү. Тэр зүйл та хоёрт болохоор би биний гэсэн итгэл үнэмшил байна. Тунгалаг ариун гоё бодлууд байна. Гэхдээ та хэдэд болохоор сэтгэл байна. Дутагдаад байгаа зүйл бол юм жижигхэн сажигхэн юм үйлдэлүүд нөгөө төлөвсөн ярилцсан бодоод байгаа тэр үйлдэлүүд чинь л татаад байна шүү гэдэг юм нэгдсэн юм зөвлөгөө мессежийг бас давхар өгч байна. За ингээд уншлага нь үгээр өндөрлөж байна. За та хэдэд таарсан бас таалагдсан бол нэмэлтээ авахыг санал болгож байна. Тэгэхээр нэмэлт дээр болохоор манай ч болохоор яг адилхан 3 асуулганд хийж өгөн. За нэгдүгээр асуулт нь бол яг хосын левел ап хийх, хосын дараагийн шатанд гарах яг ямар алхам хийх юм бэ? Тэ юу хийх ёстой юм бэ? Ямар алхмуудыг хийх юм бэ? Бас зөвлөгөөг нь харж өгье. За хоёрдугаар болохоор ойрын 6 сарын яг хосын харилцааны
одоо төлөв байдлыг нь бас харж өгье. За тэгээд 3 дугаар болохоор таны хосын бодол. За энийг үзэж байгаа та гэсэн үг заяа. Таны хосын чинь гэсэн үг шүү. За таны хосын яг бодол мэдрэмж яг одоо юу бодож байна? Танд бас ямар мессеж захидал ямар зүйлийг хэлхийг хүсэж байна? Таны хосын сахиусаас дамжуулаад надаар дамжуулаад та хэд сонсож болох нэ гэдэгээр үслэг хийж өгөө гэж байгаа. За ойлгомжтой ярьсан бол манайхаа. За тэгээд та хэд маань болохоор үсний сэтгэл мэдрэмжүүдээ бас доор комент секцэнд бичээрэй. Тэгээд манайчудаа зориулаад хувийн уншлага цаг авч байгаа. Хувь тавилангийн матрас гаргаж байгаа. Үндэс үрчний сургалтанда илүү хямдралтай үнээр нөгөө нөхөж үзэх нөхцлөөр группүүдээ бас илсүүлж байгаа. Тэгээ амжилт хүсье. Тэгээ нэмэлтээ авахар бол нэмэлтээр нь уулзцгаая. Хоёрдугаар группийг сонгосон моночудаа уншлагын эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр эхний асуулт бол яг энэ нэгний одоогийн төлөв байдал гэдгийг асуулгатай байгаа. Тэгэхээр ерөөхдөө болохоор та хэд харж байгаа бол нэгдүгээр групп дээр ингээд нэг хүзэр ч юм уу хоёр нэг ч юм уу тийм ингээд гарсан бол та хэдэд ингээд маш олон одоо зүйлийг хэлхийг нэгдүгээр төссөн бах. Хоёрдугаар манай хоёрдугаар группийг сонгосон чууд маань болохоор одоо юу гэх юм маш олон үйл явдал одоо болоод өнгөрсөн болж байгаа тий. Нилээн ингээд одоо юу гэх юм драматай тий. Тиймэрхүү байгаа учраас их үзэр гарсан баг гэж бодож байна. Гарснаар нь шууд тавьсан байгаа шүү. За тэрнээс иш олон гарвал сайн одоо их мэдээлэл аваад баг гарвал баг мэдээлэл авдаг гэдэг ч юм уу тэр утгаар тэгж ойлгож болохгүй шүү. За тэгэхээр энергийн шалгалт явуулж байна. Одоогийн таад энерги маань болохоор ерөөдөө нэлээд төгшүүртэй, төгшөлттэй тэгээд нэлээд хязгаарлагдсан бусдын хараа тийм байдалд байгаа төлөв байдал бол харагдаж байна. Энэ маань болохоор заавал ингээд дарамт шахалттай хараа хяналтанд байгаа гэдэг сөрөг утгаараа бас орохгүй байж болно. За энэ сөрөг утгаараас цуг орчиж болно шүү дээ. Ямар ч нөхцөл байдалтай хүмүүс байж болно тий. Нөгөө талаараа бол юу гэдгийг нилээн одоо би бидэд итгэж чаддаггүй, би бинийгээ одоо ийш тийш нь гаргадаггүй тий гадагшаад төвшөө оруулдаггүй ингээд би бинтийгээ барьцдаг ч юм уу тий би биендээ хитрхи их одоо анхаарал тавьдаг, хитрхи их юм хяналт тавьдаг, контролддаг ийм төрлийн хосууд байж болно шүү. Тийм бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. Тэгээд ерөөхдөө сүүлийн үед бас ингээ хостойгоо жоохон маргасан, муудалцсан эсвэл хувийн орон зайг би биендээ өгдөггүй, хитрхи бүх зүйлд хамт байдаг, хитрхи бүх зүйлээр нь хязгаарладаг, хордог тий нилээн ийм ахын тийм энэ маань одоо өөрөө ингээд сэтгэл төвшил болоод төгшүүр болгоод нэлээд юм ихтгэл алдарсан, хязгаарлагдсан одоо яг энэ эмэгтэй мэдээж энэ тухтай байхгүй шүү дээ тий. Энэ зураг дээр харахад тэгэхээр яг ийм эмэгтэй заавал ийм байх гэсэн үг биш шүү. Аль нь ч хийж болно гэсэн үг шүү. За ийм энерги бол яваад байна. За нөгөө талаараа болохоор маш их юм тэрслүү, зүрүүд хитрхи одоо идэвхтэй гэх юм уу тий хитрхи юм тэрслүү. Дээрэс нь болохоор маш их юм тайван биш гэх юм уу. Ерөөсө тэрслүүл гэдэг үг орж ирж байна. Тэрслүү ийм харилцаа одоо ширүүн гэсэн үг. Ширүүн дүрс хийсэн одоо ассан тий хоорондын харилцаа болохоор нэлээд юм амгалан дүлгүүн хайрын байтал тийм биш илүү нөгөө нэг жаахан токсик тал руугаа гэсэн үг. Ийм харилцаа болоод байгаа бол бас энэ групп зөв группээ сонгочоо гэж бас ойлгоорой. За ингээд олон хүзэг гарсан учраас ийм харилцаанаас бас саяхан гарсан байж болно. Ийм харилцаанаас гараад шинэ хостой болсон эсвэл ийм токсик байж агаад илүү нөгөө нэг сайн харилцаа бий болсон гэх юм уу? Илүү ойлголцлын төвшөнд гараад хоорондоо илүү ойлголцоод би биендээ энэ яг ямар байсан энэ токсик байдлууд илүү эерэг болж хувирж байгаа ийм хосууд энэ группийг сонгосон байж болно шүү. За нөгөө төгөр саяхан бас маш аз жаргалтай мэдээнүүдийг сонссон байж болно. Тэгвэл та зөв группээ сонгосон байна. Маш гоё эерэг мэдээ, сайн мэдээ тий юмд одоо зөвшөөрөл өгсөн бол зөвшөөрөл авсан. Эсвэл одоо шинэхэн хосууд байвал эцэг хийсээ зөвшөөрөл авсан ч гэж болно. Тэгээ илүү эрхчлөө гэдэлж чадж байгаа. Одоо энд ингээ эрхчлүүд бус байдал байгаа байхгүй. Тэнгүүд энд эрхчлөөний үзэг гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань нөгөө маш олон хүмүүсийн дунд уншлага явж байгаа учраас юу гэдгийг нэг талаараа өөрсдийнхөө нөхцөл байдал тохируулж бас уншлага бас шүүж фильтрдэж ингэж ойлголтуудыг бас авах шүү. Тэгэхээр маш гоё юм эрх чөлөөт байдалтай тий энд хараат байдлаас мал эрх чөлөөт байдал руу шилжсэн бас гоё мэдээ сонссон сүүлийн үед юм жирэмсэн басан хүмүүс байж болно, шинэ ээж аавууд байж болно, саяхан төрсэн ээжүүд байж болно тий саяхан шинэ мамаатай болсон хосууд байж болно шүү. Ийм байдалтай төлөв байдалтай байгаа ийм энерги зааж байгаа энэ энергид багтаж байгаа хосууд маань илүү энэ группийг сонгосон бас зөв группийг сонгосон явдал болжээ гэж ойлгох болно. За тэгээд changes буюу өөрчлөлт ирсэн. Яг хосын харилцаанд гинтийн өөрчлөлтүүд ирсэн. Том өөрчлөлт бий болсон. За тэр нь бол юу гэдгийг нэлээд токсик хэцүү байжгаад гоё энерги рүү шилжиж байгаа. Тэр энерги бол ихэвчлэн одоо юу гэдгийг сургамжаа авч чадсан, өвлийн өрийн өрөө дуусгаж чадсан, хувьсрын дараагийн түвшинд гарч чадсан, өөрлөгөө өнгөж чадсан, өөрийгөө засаж чадсан тий тэгжиж аль нь болно. Хосууд аль нь тэгжиж дараагийн түвшинд гардаг байгаа. Тэгээ яг тэр үеэд аваад ингээд илүү буруу зөвөө илүү таньдаг, ялгадаг тий өөрөөсдрөөгөө өнгөсөн би одоо бүх буруу процессуудаа зассан тийм гоё одоо эерэг болсон тий энэ хэцүү байдлаас ийм
эерэг байдал руу орсон хүмүүс байж болно. Эсвэл яг хөл бүтэн хайр дурлалын процесс нь бүтэн өөрчлөгдсөн. Өөр хүнтэй болсон гэсэн үг. Шинэ хостой болсон гэсэн үг. Шинэ их нэртэй, нөхөртэй, найз залуутай тийм өмнөх харилцаанд л токсик байсан. Тэгээд саяхан ингээд шинэ илүү гоё юм позитив буюу эерэг юм гоё харилцаанд руу орсон ийм хүмүүс байвал энэ группийг зөв сонгосон байна гэж ойлгоорой. За дараагийн асуулга нь болохоор саад бэрхшээл. За хосуудын дараагийн level up хийхэд саад болж байгаа зүйлс нь юу бэ вэ гэхээр justice үзэг байгаа. Тэгэхээр та хоёрт маань одоо дараагийн түвшинд гарах гол саад болж байгаа зүйл нь хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд байж болно. Бичиг баримттай холбоотой, гэрэлтийн баталгаа гэдэг тийм баталгаа энэ төр гарахгүй ч юм уу, эсвэл гэрэлтээ батлууллаагүй байгаа ч юм уу тийм эсвэл хууль зүйн хүрээнд ямар нэгэн бичиг цаас хууль эрх зүйтэй холбоотой тийм саад бэрхшээл бол байгаа тийм. Магадгүй одоо юу ч хийж болно юм бол энэ яг нөгөө өөрсдийн нөхцөл байдлаас энийг бас дүгнээрээ. За тэгээд дээд үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр хосуудын маань дараагийн түвшинд гарах байгаа гол саад нь бол бас эгоны асуудал байгаа тийм. Нөгөө би чи гэдэг байдал дээрэс нь одоо намайг л ойлгохгүй юм гэдэг байдал, миний л зөв гэдэг байдал те хоёр тал нь хоёулаа альфа байгаад ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд бас тохиолдож иж болно. Тэгээд нөгөө талаараа болохоор тавьж явуулах те би биенийхээ одоо сүүдэртэй талуудыг илүү ингэж сүүдэртэй тал руу өнгөж харж хитрхи нөгөө би биенээ шүүмжилдэг те ерөөхдөө бол нэг тиймэрхүү жаа бас л энэ энергитэл цуг яваад байна. Тэгэхээр ийм зүйлүүдийг төгсгөж шинэ хаалгыг нээж иж дараагийн түвшинд гарч иж харилцаад илүү сайн түвшинд очино. Тэрнээс биш одоо юу гэдгийг ингээд эгонд автаад ингээд би чи болоод ингээд те би бинийг хосууд чинь би бинийг илүү хүнддэгдэг ойлголцдог болж иж дараагийн түвшинд гарна шүү дээ. Тэгэхээр яг нөгөө шинэхэн хосууд бол угаасаа энэ группийг сонгосон байх нь магадлал маш өндөр байгаа тань. Дээрээс нь хосууд болгонд бүхэл амьдралын хугацаанд ийм токсик үе байдаг, сайжирсан үе байдаг те шинэ эхлэл байдаг, хуучнаа тавьж явуулах зүйл байдаг, ойлголт, perception хүртэл гарсан, бүх зүйлийг ойлгосон, ухаарсан, тий бүх зүйл толгой дээр ирсэн иймэрхүү үеуд байдаг. Тэгэхээр энд яг хоёр хуваагдчихж бас болно. Яг ийм одоо токсик байдалтай байгаа хосууд байж болно. Нөгөө талаараа илүү нөгөө эерэг байгаа, саяхан шинэ хүүхдтэй болсон, жирэмсэн болсон, тий шинэ ээж аавууд бас байж болно шүү. За аливаа зүйл дээрээс хязгаарлагдаж ойлгож болохгүй. За тэгээд энэ эго гэдэг зүйл саад болоод байна. Хосуудын дараагийн түвшинд гарахад нь саад бэрхшээлээр орж ирж байна шүү. Тэгээ дээрээс нь дээд үзэр чинь бас өөрөө юу гэдгийг шинэ төрөлт, шинэ эхлэлийг бас илтгэдэг. Тэгэхээр яг нөгөө шинэ эхлэлийн өмнөх нэг навчаа даваа тий саадны үе дээрээ байгаад ингэж ойлгож байна шээ. За тэгээд star user маань доош харж бус. Тэгэхээр энэ нөгөө хараат байдал тий хардал сэрдэл итгэлгүй байдал эсвэл айдас төгшөөр иймэрхүү зүйл чинь нөгөө итгэл би биэндээ итгэж чадахгүй байгаа ийм асуудал байгаа тийм. Тэгэхээр нөгөө итгэн гэдэг чинь одоо яг нөгөө цаашдын доктортой амьдралын яг их үндэс шүү дээ. За ингээд дараагийн саад бэрхшээлийн хувьд бол яринго үзэг маань доош харж буусан. Тэгэхээр тодорхой хэмжээний өнгөрсөн дэх асуудлууд, өнгөрсөн амьдралууд тийм өнгөрсөнд ямар хүмүүстэй холбоотой байсан гэд хосынхаа ингээд өнгөрсөн амьдрал руу нэлээд өнгөдөг эсвэл өнгөрсөн асуудлууд тиймэрхүү зүйлүүдийг болохоор нэлээд ингээд сөхөж ярьдаг ч юм уу тийм тиймэрхүү зүйлүүд нь болохоор юу нөгөө нэлээд нэг хэцүү асуудалтай тал блог үүсгэх тал руугаа ороод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө саад бэрхшээлд ороо явчихчинь. Тэгэхээр тийм зүйл бас гаргах тал дээр минь маань одоо энэ хосын энергийн хувьд тий хойш ингээд бүхэл зангилаанууд ингээд бий болоод байна гэж ойлгож өгөөрэй. Би биенийхээ алдаа дутагдал сүүдэртэй талуудыг ингээд буруутгасан тиймэрхүү юм харилцаа бас энд байгаад байна. Тэгэхээр нөгөө хань ижлээ нөгөө хос гэдэг хүнээ ер нь аливаа хүнийг сайнтай муутай алдаатай оноотой хамттан нөгөө хайрлаж хүндэтгэж ойлгох хэрэгтэй төгс төвлөр гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө тэр тал дээр бас нэлээд ахад хэрэгтэй байгаад байна. Тэгээ хувь заяаны нөгөө түүрэг үзэр маань бас өөрөө доошо харж буусан байна тий. Тэгэхээр ерөөсөө нэг юм харилцааны гэх юм уу? Харилцаа, хандлага гэдэг одоо зүйл дээр нэлээд юм блокууд байгаад байна. Харилцан ойлголцол гэдэг зүйл дээр нэлээд блокууд орж ирж шүү. Саад бэрхшээлүүд орж ирж шүү. За ингээд дараагийн асуулт нь болохоор яг ямар одоо сурамж сорилын үе дээр яваад байгаа энергийн түвшиндээ тий. Амьдралын яг нөгөө сурамж сорил нь яг юу явагдаж байна гэдэг дээр болохоор илүү нөгөө өөртөө ихтгэлтэй байх, өөрийнхөө үн цэнийг тодорхойлдог байх, илүү хүчтэй байх, илүү хоорондоо ив түнжинтэй, хүндэтгэлтэй байх, илүү нөгөө нөхөрсөг эерэг байх, тэ эерэг хандлагатай байх, илүү нөгөө айдасгүй би биендээ нөгөө итгэсэн, тэ итгэлтэй байх, би биендээ үнэнч байх, би биенээрээ бахархах, би биенийг хүндэтгэх, эрчим энерги сайтай байх, тэ энэ сайхан зүйлүүдийг ойлгох гээд явж байгаа ийм сорил сурамж дээр бол явж байна. За нөгөө талаас болохоор манипуляц хийх. Таны зүгээс үзэж байгаа та бүхний маань зүгээс манипуляц хийж болно. Эсвэл та бүхэн маань манипуляцад одоо гол өртөж байгаа одоо өртөгч нь байж болно шүү. За тэгэхээр нөгөө айл талтай ойлгоорой. Тэгэхээр манипуляцад өртөх гэдэг нь өөрөө ямар хор хүнөөдтэй, ямар хохирлттэй, тий ямар муухай зүйлээ гэдгийг бас ойлгож авах ийм сурамжтай байгаа тийм. Нөгөө талаараа бас нэг хувь заяаны ийм төрөлт бас яваад байна. Зайлм их хурам эхлэлтүүд бас явж байна. Магадгүй нөгөө хурам эхлэлтэй үүдэлтэй
шахууд байж иж болно. Эсвэл нөгөө саяхан бас ийм хурамчлалтын иймэрхүү асуудлууд гараад гарсан байж болно. Окей. Тэгэхээр нөгөө энэ маань болохоор өөрөө нөгөө үеийн үрийн өрний асуудал байдаг, карманы асуудал байдаг. Нөгөө амьдралын сургамж, сорил болж орж ирдэг байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйлийг бас туулах хүмүүс байна, туулахгүй хүмүүс байна. Гэхдээ энэ хүзэр маань гарч ирсэн учраас ерөөхдөө нөгөө манипуляцлаар бас ойлгоорой. Тэгээд моментийн төв баланс буюу бүх зүйлийг тэнцвэртэй байлгах. Хайрыг өгч болно, хайрыг авч болно. Хайрыг өглөөгээд өөрийнхөө үнцийг өөрийгөө хохирох, өөрийгөө золиослон өөрийгөө алдан хүнийг хайрлаж болохгүй гэдэг сургамж сорил явж байна. Нөгөө талаараа хайрыг авч болно те. Гэхдээ авлаа гэхэд нөгөө хүнийхээ хосынхоо гэсэн үг хил хязгаарыг давсан хэмжээний бүх зүйлийг нь авч болохгүй те. Аливаа зүйл нар сар энэ энерги те тэнцвэр гэдэг зүйл байснаар хин хинийх нь нөгөө систем хүч хин хинийх нь одоо юу гэдгийг энерги тэр бүх зүйл чинь ингэж зөв голдролд орж амьдрал өөрөө тэгш сайхан зөв явна гэдэг ийм сургамж сургаал дээр бас явж байна. Энэ сургамж сургаалуудыг ойлгож авах ухаарах давж туулах энэ сорилуудаа үзэх хичээлүүдэд үзэх ингээд ийм үе дээр явж байна. Тэгэхээр харьцангуй энэ 2 дугаар группийн маань нэлээд одоо өрнөлттэй, драматай бас нэг жаахан ийм токсик ийм жаахан хэцүү одоо нөгөө үе дээрээ бас явж гин гэж бас харж байна. За ингээд уншлах нь бол үгээр өндөрлж байна. Хэрвээ та бүхэнд таарсан, тохирсон болвол нэмэлт авахыг санал болгож байгаа. Нэмэлтээр болохоор нэгдүгээрт за хосын харилцааны түвшинг дараагийн түвшинд гарахын тулд ямар алхмуудыг авах вэ гэсэн алхмууд зөвлөгөөнүүдийг авъя. Хоёрдугаарт ойрын 6 сарын хугацаанд одоо хосын төлөв байдлыг нь харж өгье. Ямар байх вэ? Ойрын 6 сар гэхээр одоо энэ 2025 он дуустал гэсэн. Шинэ он гарахад яг ямар байдалтай байх нь үү те? Одоо хуучин оноо өвдөх үед яг ямар байдал, ямар түвшинд хүрсэн байх вэ гэдгийг харж өгье. За 3 дугаарт болохоор таны хосын за магадгүй таны нөхөртэй, таны найз залуу, таны эхнэр эсвэл таны одоо найз охиноос яг танд юу хэлхийг хүсэж байгаа. Дээрээс нь яг одоо энэ харилцаанд ямар бодол мэдрэмжтэй явж байна. Таны хосын тань сахиусаас энэ тараараа монтаагаараа дамжуулаад танд одоо хэлхийг хүссэн үгсийг уран хайлалтайгаар гэх юм энэ загтал болгож бас хүргэж өгөө гэдэг ийм 3 агуулгын дор нэмэлт нь бол хийгдэх гэж байна. За ингээд та бүхэндээ амжилтыг, азийг, элбэг дэлбэг байдлыг, хайрыг хүсье. Тэгээд бүгдэнд нь амжилт баярлалаа. Тэгээд 3 дахь группийг сонгосон манайчуудаа нээлттэй уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энергийн шалгалт болон одоогийн энерги яг ямар байгаа вэ гэдэг дээр харахаар за нэлээдгүй хос болоод дуудсан, хамт амьдраа дуудсан тийм ээ. Эхнэр нөхөр болоод тодорхой хэмжээний бас урт хугацааг туулж явж байгаа хүмүүс маань энэ группийг сонгосон байх магадлал маш өндөр байгаа тийм. Үүнд тийм гэж хариулж байгаа бол та бүхэн маань бас зөв группийг сонгосон гэж ойлгоорой. Дээрэс нь за энэ 3-ыг сонгосон манайчууд маань яг хосын харилцаанд дараагийн түвшинд гарах шинэлэг одоо план төлөвлөгөө гаргах, үйл үйлдэл гаргах тал дээр бол огт хөдлөөгүй харагдаж байна. Нөгөөтэйгүр бол нэлээд нэгэн хэвийн одоо ажил амьдрал гэл ингээл явж байгаа. Яг хосын харилцаагаа одоо гоё левел ап хий гэж одоо амжаагүй, бодоогүй явж байгаа боловч нөгөө талаараа болохоор яг нэг дараагийн цикл руугаа орж явж байгаа. Хосын харилцааны талбарч бэ, амьдралын талбарч бэ, ерөөдөө бүх зүйл өөр өөр ингэсэн юм циклтэй. Тэгэхээр яг нэг цикл нь дуусаад нөгөө цикл рүү одоо явж байгаа дөнгөж орохын ирмэг дээр явж байгаа ийм хүмүүс байгаа. Нөгөө талаараа болохоор хайрын харилцаа нь одоо гал халуун зүйл байхгүй, онцгийн одоо нөгөө онц гойд одоо янз бүрийн үйл үйлдэл тиймэрхүү зүйлүүд хийгээгүй нэгэн хэмнэлээр гэсэн үг явсан байх магадлал маш өндөр байгаа. Гэхдээ яг хосын харилцааны хувьд болохоор энэ маань дуусаад одоо илүү нөгөө элэг бүтэн болох илүү нөгөө нэг гэр бүлийн нөгөө гишүүн нэмэгдэх одоо хоёулаа байсан бол гурлаа болоод гурлаа байсан бол дөрүүлээ болох илүү аз жаргалтай байх. За хөрөнгө мөнгө эрүүл мэндийн хувьд ч гэсэн илүү сайн байх энэ тэр одоо илүү эерэг бөгөөд дэвшилттэй байх тэр үе рүүгээ орж байгаа юм байна шүү. За нэг цикл дуусаа нөгөө цикл рүү орно гэдэг нь ерөөхдөө одоо хэвийн байсан циклээс өсөлт рүү, өсөлттэй байсан циклээс буцаад бууралт руу гэдэг ч юм ингээ янз бүрийн циклүүд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шинэ цикл рүүгээ орохын даваан дээр байгаа гэдэг маань одоо та бүхэнд ирж байгаа цикл маань нэлээд эерэг цикл байна шүү. За тэр байдлаар нь бас сайн гоё мэдээгээ сонсоод ойлгоорой. За нөгөө талаар болохоор Ancient Wisdom нь доошоо харж буусан байгаа. Тэгэхээр манай одоо 3-ыг сонгосон хосууд маань бол ерөөхдөө бол бусдын хийсэн зөвлөмжийг нэг их ойш одоггүй, тоодоггүй. Сургаал, онч мэргэн үгстэй
сургаал өгөөд зүүр цэцэн өгөөд одоо нэг юм бид нарт чинь өөрийн гэсэн нэг юм identity байдаг шүү дээ. Манай Монгол улс чинь өөрийн гэсэн юм зүүр үхтэй, зүүр цэцэн үхтэй тий ингээд өвлөгдөж ирсэн зүйлүүдийг тэр маань болохоор нөгөө яагаад өв уламжлал гэдэг зүйл чухал гэдэм бэ гэхээр нэгдүгээр энэ маань болохоор бидний ингээд заяагцсан их орон заяагцсан юм төрмөл одоо юу гэдгийг бусдаас ялгарах тэгээ бас сүнсний хэмжээнд ингээд өвлөгдөж явсан гэдэг нэг юм агуу юм том хэмжээний ойлголт байдаг. За энэний талаар бол би бүр сэдв бэлдэж байгаа тий ингэж л ярина уу гэхээс яг одоо бол яг ойлголт өгч болж чадахгүй байна. Гэхдээ ямар ч тач эрт дээр үеэсээ ингээд өвлөгтөд ирсэн сургаал өгс, зүүр өгс, онч мэрэгэн өгс одоо юу гэдгийг энергийн төвшөнд ингэж болдоггүй, тэгж болдоггүй гэдэг зүйлийг та бүхэн ч гэсэн одоо хүртэл бодоод заримдаа ингээд сонсохоор үнэн байж идэг тий. Тэгэхээр яг тэр зүйлийг бол нэг ихт ойшоодоггүй гэсэн үг. Нөгөө талаараа сүсэг одоо бишрэл юу гэдгийг шашин шүтлэг нь жаахан бага хүмүүс байж магадгүй шүү. За өөр талаасаа хэлэхэд болохоор нөгөө сүнслэг хөгжил жаахан дутуу байна гэсэн үг. Яг нь амьдралдаа ингээд хоёр хос маань нийлээд те амьдралаа босгоод олуулаа болоод өөр өөрсдийн гэсэн гэр орондоо болоод те одоо юу гэдгийг ингээд 3D амьдрал дээрх бүх зүйлээ ингээд гоё авч явж байгаа боловч нөгөө сүнслэг сүнслэг хөгжил нь жаахан дутуу байгаа хосууд бол энэ группийг сонгосон байхаар харагдчихэв. За тэгвэл дараагийн сэдв нь болохоор та бүхэнд маань хосын харилцааны төвшөнд гарахад яг юу саад болоод байна гэдэг дээр болохоор дөрвөн хүзрэг гарсан байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол за шууд ойлгомжтой Nine of Cups маань гарч ирсэн. Тэгэхээр энэ маань бол нөгөө илүү нөгөө бие биендээ хайраа илчлэх, хайрын хилүүдээ илэрхийлэх тий хүсэж байгаа зүйлүүдээ илэрхийлэх одоо өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлэх дээрэс нь нөгөө романтик байдлууд маш их дутаад байна. Нөгөө гал халуун анх ингээ яаж одоо гоё болцдог байлаа тий бие биенийхээ сэтгэлийг доглуулдаг байлаа. Яг тэр шууд утгаараа сэтгэл хөдлөл романтик байдлууд бол маш их дутагдж байна. Энэ маань өөрөө бас нэг талаараа саад болж орж ирж байна тий. Тэгэхээр бие биенийхээ сэтгэлийг хөдөлгсөн, зүрхийг байрлуулсан үг, үгс, үйлдэл өөрөө бидгийн тэр бүхнийг хийх романтик тал руугаа байх байдал одоо хэрэгтэй байна гэдэг ийм утга явж байна. За нөгөө талаараа болохоор манай хоёр хос маань болохоор хитрхи их бас өгөөд байна. За хайрын харилцаан дээр ээж дээр одоо ерөнхий нөгөө нэг хосоороо хамтаараа амьдрал хандж байгаа хандлага нь жаахан үргэлгэн байж болно шууд утгаараа. Нөгөө талаараа хит их өгдөг хосууд байж болно. Тэгэхээр нөгөө амьдрал чинь өөрөө тэнцвэртэй байх хэвээр. Хүнд заавал өгдөг байх хэвээр. Гэхдээ өглөөгээд ингээд ийм хит их өглөгч байж болохгүй тий. Тэгэхээр нөгөө тэнцвэр гэдэг зүйл ингээ хэрэгтэй байна шүү. Хитрхи их өгөөд байна тий. Яг тэр тал дээр мессеж орж ирж байна. За нөгөө талаар болохоор яг араас нь тэнцвэрийн үзэр гараад ирлээ тий. Тэгэхээр нөгөө бүх зүйл тэнцвэртэй хандах хэрэгтэй байна. Амьдралын бүх талбаруудад бас тэнцвэртэй хандах хэрэгтэй байна. Мэдээж нөгөө хамтдаа удаан байсан хосууд шин бие биенийг ойлгодог тий. Хамтдаа ингээд амьдралын төлөө явж байгаа ч гэсэн нөгөө ажил гээд гэрээ орхих ч юм уу тий. Эсвэл нөгөө ажил гэр орон үр хүүхэд гээд нөгөө хосын харилцаагаа орхих ч юм уу ингээд ямар нэгэн талбараа ингээд орхиж гих гэдэг байна. Тэгэхээр нөгөө бүх талбарыг гоё тэнцвэртэй авч яваарэ гэдэг ийм авч явах хэрэгтэй байна. Ингэхгүй байгаа нь өөрөө бас нөгөө саад бэрхшээлтэй ороод явж байна гэж хэлүүлж байна. За нөгөө талаар болохоор дээд үзэр маань бас доош харж буусан. Тэгэхээр бас нэг тодорхой хэмжээний юу гэдгийг яг харилцаанд нэг ийм эготой харилцаа байгаа тань. Нөгөө би олоод байна тий би бүтээгээд байна. Би илүү гэдэг ч юм уу нэг тиймэрхүү нэг ийм эгоны асуудал бас нэг жоохон харилцаанд саад болдог гэх юм уу. Илүү нөгөө хүлээн зөвшөөрсөн бие биенээ үнэлсэн, хүндэлсэн, бие биенээ ойлголцсон одоо тийм харилцаа гэхээсээ илүү нэг жаахан өөрийгөө түгээлгдэг гэх юм уу те би илүү болдог энэ амьдралын төлөө би арай илүү зүтгэдэг гэдэг нэг жаахан эгоны асуудал инээсээ болж одоо харилцааны бас нэг хооронд нь харилцаанд нэг жаахан сэв суудаг ч юм уу эсвэл жаахан зөрчилдөг, маргалдаг эгоны үүдэлтэй иймэрхүү зүйл бас байдаг байх нь шүү. Энэ маань бас өөрөө одоо энерги бас саад болж орж ирж байгаа шүү. За. Тэгэхээр дараагийн бүлэг сэдэв маань болохоор хосуудын хувьд хамтдаа яг ямар одоо амьдралынхаа нөгөө сорилтуудыг туулаад сурамжуудаа аваад явж байгаа вэ гэдэг дээр болохоор бие биендээ буулт хийж өгдөг байх хэрэгтэй гэдгийг аль хэдийн ойлгоцсон эсвэл ойлгож байгаа байж болно. Нөгөө талаараа болохоор бас мэдээж хоорондын нэг юм зөрчилддөг нэг байр суурьуд те ийм зүйл бол байгаа тань. Энэ маань бол мэдээж нөгөө эготой холбоотой байж болно. За энэ нөгөө зөрчилдөг маань болохоор өөрөө
яг эерэг зүйлүү, ямар зүйлүү, төвчлөлцөн хойноо, маргалцсан хойноо ингээд жаахан буруу байжээ, тий? Хүлээн зөвшөөрчдөг байж тээ, өнгөрөөждөг байж тээ гэдэг ч юм уу нэг иймэрхүү сүүдэр талыг сүүлд нь маргааны дараа тодорхой хэмжээний одоо асуудлуудын дараа ойлгодог. Гэтэ энэ маань бол өөрөө дэвшил сурж байгаа сурамж авж байгаа, ухаарлаа авж байгаа зүйл гэж тооцогдож одоо энэ нэгнийд орж ирсэн баг гэж бодож байна. За нөгөө талаараа болохоор нөгөө авах үгхийн хуйлаа бас тодорхой хэмжээгээр ойлгож байна. Хитрхи их бас өгөөд байгаа нь буруу байна. За энэ өгөөд байгаа нь бол шууд утгаараа маш их одоо бусдад хэрэгтэй хэрэггүй тий хүмүүст их зүйлийг өгч гин, сэтгэлээ өгч гин, бас нөгөө ажил төрөлтөө байж болно. Ажил төрөлтөө хитрхи их өөрийгөө өгж байгаа гэр бүлийн цаг хугацаанаас хугасалж өгж байгаа, эрүүл мэндээ өгж байгаа иймэрхүү зүйлүүд бас орно шүү. За ялваа нөгөө ярьж байгаа бүх зүйлийг маань бүгдээрээ нөгөө нэлийн өргөн утгаар ингээд ойлгох хэрэгтэй шүү. За тэрийгээ бас ерөөхдөө бол ойлгож байгаа, ухаарж байгаа. Бас сурамжаа аваад сураад явж байгаа тий хичээлээ ойлгоод явж байгаа. Ер нь бол ингээд ойлгох хэвээр энэ дээр гарсан блогууд болон саад бэрхшээл блогуудаа ерөөхдөө бүгднийг ойлгоод явж байгаа. Гэтэ мэдээж одоо засах, залруулах, фикс хийх тиймэрхүү зүйлээ бол хийхгүй байна. Гэтэ тодорхой хэмжээгээр ухамсарлаж гин, мэдж гин, ойлгож явж байгаа юм байна. Дөнгөж ойлгоод эхэлж явж байгаа ч хүмүүс бас байж болно шүү. За тэгээд new day user маань доош харж болсон байна. Тэгэхээр нөгөө энэ дараагийн нөгөө энэ гоё байгаа элэг одоо бүх зүйл ингээд бүрэн бүтэн байх тэр цикл рүүгээ орох одоо хугацаанд яг нэг ороход бол нэг блок угаасаа нийтээрээ ингээд энергийн блок нь бол бас байгаад байна шүү гэдгийг бас энэ хөсрээр бас илтгэж байна. За ерөнхий мэдээлүүд нь юм байна. Нилийн нөгөө товч бөгөөд тодорхой тэг яг нэг төс тас хийсэн энэ мэдээлүүд орж ирж байна. За тэгвэл та бүхэнд маань бичлэг нь энэ хүрээд өндөрлж байна. Таалагдсан, таарсан бол нэмэлт авахыг санал болгож байгаа. Нэмэлтээр юу үзэж өгөх вэ гэхээр за хосын харилцааны төвшин level up яг хийхэд ямар алхмуудыг хийх ёстой вэ гэсэн одоо зөвлөгөөг бол бүгдээрээ авцгаая. За дараа нь болохоор ойрын одоо тэр зөвлөгөөнүүдэд дагахад те ойрын 6 сарын дотор буюу яг 25 оныхоо төгсгөл дээр нөгөө шинэ жилийн романтик орчинд те шинэ он гарч байгаа, хуучин оноо үдчихэж байгаа. Яг тэр үеэр хосын харилцааны төвшин ямар болсон байх төлөвтэй байна. Хайрын харилцааны төлөв байдлыг нь харж өгье. За тэгээ хамгийн сүүлд нь бол яг энийг үзэж байгаа Мона таны хосын сахиус монтарогоор дамжуулаад танд ямар цагтл илгээж ийн тэрийг болохоор ийм Lovers Oracle-аас хүчрүү татаад түүнийг ийм цагтл хэлбэрт оруулаад та бүхэн дээр бас уянгийн хайлалтайгаар гэх юм уу те гоё цагтл шиг ингээд уншиж өгөө. Таны хос ямар мэдрэмж бодолтой байна? Танд юу гэж хэлхийг хүсэж байна? Юу гэж захиж хэлж байна те? Тэрийг нь гоё асуушлаавлаад гоё цагтл хэлбэрт оруулаад хэлж өгөө гэж байгаамаа. Тэгээд бүгдээрээ нэмэлт авахар бол нэмэлтээрээ уулзъя. Тэгээ монтороо бол та бүхнийг ерөөхдөө бол монтороо дийлсэн бүх хүмүүсийг монторыг сонсдог бүх одоо гэрлүүдээ Мона гэж дууддаг болж байгаа. Тэгэхээр Мона бол өөрөө хамгийн ариун бөгөөд хамгийн юм гоё хувилбартайгаар одоо бүтээсэн нэр байгаа. Тэгэхээр Моночуудаа бүгдэнд нь Азийг амжилтыг бас хайрыг хүсье. Дээрээс нь болохоор Монтороо хувийн урьдчилан, хувь тавилангийн матриц, үндэс өрдний сургалтуудаа бүгдэнд нь цаг аваад бүртгээд явж байгаа шүү. За ингээд баяртай.